Яруу найрагч Бомбын ариун санаагийн нэгэн шүлгийг уншиж та бүхнийхэн сонирыг хүлээе. Чи миний уйлж мэдэрмээр тайтгарал. Чин хүсэлтэн үлгийдмөр хамгийн нандин бодол. Чиний лөнгөөр дэлгэрсэн цэцгийн тоос болоод чимээгүйхэн санааширч төнөж сумаар бодогдоод уруул тэгээд нүдэнд чинь унаж дурлсан зүрх минь уулзах бүртээ догтлох сэтгэлийн давлгааг янам зөвхөн чамд л зориулмаар нандин аялгыг зохиогоод зүү дамглан шөнүүдийг эрхэлж өнгөрөөмөр бодогдоод цав цагаахан цасны үнэрт аниргүй будраг ажаад цаг хугацааны хэлхээнд дурсамж бичиж үлдээгээд цалбуурл орчлонгийн гуниг шиг олон намраас цэцэг дуулжин дийдэг хавруудад болцож үзмээр бодогдоод дэлбээ жинтэл зүсэрсэн дэлгэр зуны бороонд дээлэндэн хоёул багтаад моддын нөмөрт инээлдэж дандаа л өсөөлөл байдаг биеийн чин нуран галбирыг дулаацуулангаа сэтгэлдээ мэдрээд нүдэнмээр бодогдоод дорнын гуниг арилтал инээж гэрэлцэн сарнаас долоон бурхан хүртлэх оддыг уруул дээр чинь хэлчгээд нуур амгалан сэтгэлийн хүн шиг цагаан итгэлээр намар тайлсаж гундахта дэргэд чинь баймаар бодогдоод чамтай л баймаар бодогдох энэ мөчүүдийн тухай чагнад суугаад уярдаг шүлэг бас чиний инээдний тухай бодоод л суух хичнээн жаргалтайг чамд бас мэдрүүлмээр бод биерэн уусаад дотоод анарханд чинь уусмаар чийл бодогдоод